шийдэл зурагч төсөл маань 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаад явж байна. За энэ жил болохоор бид нар нийтдээ 11 аймгийн 500 гаруй сурагчдад ерөнхийдөө хурж ажилласан байж байгаа. За тэгээд тэр 500 сурагчдаас өнөөдөр Улаанбаатар хотод 51 сурагч хурж ирсэн өөрсдийнхөө төсөл хөтөлбөрүүдийг танилцуулаад явж байгаамаа. Ерөнхийдөө Teach for Mongolia-гаас одоо зохион байгуулж байгаа энэ шийдэл зурагч буюу Catalyst Student Project-ийн хөтөлбөрийн маань үндсэн зорилго нь болохоор бид нар уур амьсгалын өөрчлөлтийн талаар орон нутагт сурж байгаа сурагчдад илүү ойлголтыг өгөх, зөвхөн шинжлэх ухаан гэхээс илүү нийгэм, эдийн засаг, эдгээрийн үр нөлөө нь тэдний амьдралд ямархуу байдлаар өнөөдөр болон ирээдүйдээ нөлөөлөх вэ гэдэг талаар бүтэн 7 сарын хөтөлбөрийг хэрэгжүүлээд үүн дээрээсээ үндэслээд манай сурагчид өөрсдийнхөө амьдарч байгаа орон нутагт тулгарч байгаа бэрхшээлүүдийг олоод түүн дээр шийдлээ боловсруулад боловсруулсан шийдлээ өнөөдөр манай Teach for Mongolia хөтөлбөрийн шийдэл зурагч төслийн хаалтын үйл ажиллагаан дээр хүрэлцэн ирж Улаанбаатарт танилцуулж байгаа ийм ач холбогдолтой төсөл байна. Манай сургуулийн хувьд олон улсын шалгалтанд хүүхдүүд бэлтгэхдээ маш хэмжээний цаас ашигладаг. За тэгээд тэдгээр цаасны ерөнхийдөө 90% нь байгаль ихтэлгээд хаягдаг гэсэн судалгааг манай баг хийсэн байгаа. Тиймээс энэ асуудал нь ер нь шийдэх ёстой зүйл юм байна гэж манай багийнхан үзээд цаас дахин боловсруулах хөрөнгө процессыг сонгогдсон байгаа. За тэгээд манай баг одоогийн байдлаар 3 төрлийн бүтээгдэхүүн дахин боловсруулсан цаасаар хийж байгаа. За тэмдэглэлийн дэвтэр, номын авчураг, мэдлэгийн цаас гэсэн 3 төрлийн бүтээгдэхүүн гаргаж байгаа. Тэгээд аль хэдийнэ орон нутгийн боловсруулалт цаас сурагчдад хүрээд ирсэн байгаа. За тэгээд энэ төсөл маань ерөнхийдөө байгальд ямар үр нөлөөтэй вэ гэхээр мод тогтолтыг багасгах, CO2-ыг бууруулах гэх мэтчлэн олон төрлийн давуу талтай төсөл байгаа. Тэгээд Teach for Mongolia-да байгаль их дэлхийд оруулах, бодит хувь нэмэр оруулахын боломжийг олгож байгааг нь баярлалаа гэж хэлье. Манай төсөл болохоор эко түш. Тэгээд бид нар яагаад энэ түшийг хийх болсон бэ гэхээр манай сургууль болохоор их цаасны хайгдал их гарч ирсэн. Тэгээд дээрэс бас манай тосгонч нь их юутай амар хүрээ хараантай тэнгууд тэндээс үрцсний хайгдал их гарч ирсэн. Тэгээ айл болгоон ч нөгөө борцог хараад, хуушур хараад тэнгууд хашин тосны хайгдал нь амар их гарч ирсэн. Тэгээд эднэрээр ингээд нийлүүлээд эко түшийг хийсэн. Манай төслийн баг болохоор Idea to Impact. Бид Өмнө Говь аймагта саарл улсыг дахин боловсруулах цэвэрлэгээний төхөөрөмжийг хийсэн байгаа. Мөн би энэ 2 дугаар сард энэтхэг улсын Мумбайд зохион байгуулагдсан олон улсын хүүхдийн чуулганд оролцоод ирсэн байгаа. За энэ хүүхдээс яг юу ойлгож авсан бэ гэхээр бид ингээ хүүхэд гээл угаасаа юу ч хийж чадахгүй юм чи хүүхдийн нөлөөлөл юу ч байхгүй гэж суухаасаа илүүтэйгээр хүүхдүүд харин бид өөрчилж чаднаа. Бидний оролцоо юу вэ те? Юм болгон дээр хүүхдийн оролцоо хамгийн нэгдүгээрт байх хэрэгтэй гэж би боддог. Угаасаа залуу үе бид чинь тэгээд ирээдүйд угаасаа л дэлхий дээр амьдран энэ байгаа газар биднийт өглөгдөж ирэх учраас бид ирээдүйд юу болохыг хүсэж байна тэрхүү зүйлээ хийгээд юу нь болохгүй байна тэр бүгдийг олж хараад өөрсдийнхөө чадах өнцгөөсөө аль болох ингээд өөрөг оролцоо хийгээд нөлөөлөөд бусдаа түгээгээд явах хэрэгтэй гэж бодож байна.